За манайх энэ жил ингээд түүхт байгуулахаа 60 жилийн ог тэмдэглээ өнгөрүүлэхээр ингээд бэлтгэл ажилдаа явагдаж байна. Манай цэцэрлэг 1964 онд байгуулагдсан 3 ажилтнтайгаар 28 хүүхдтэйгээр ингээд үйл ажиллагаа маань 4 жижигхэн өрөөтэйгээр эхэлжсэн байгаамаа. Хамгийн анхны эрхлэгч маань Дүрзээ гэж Ахмад хүн байгаа. Одоо ингээд бас манай ойны үйл ажиллагаагаар ирнэ. За одоо манай ойн 60 жилийн хойг өгтөж хийж байгаа бүтээн байгуулалт ажлуудтайгаа танилцуулъя. Бид бүгд бас ингээд бүгдээрээ ажилдаа завгүй ингээд явж байна. За ерөнхийдөө 60 жилийн хугацаанд 60 бүтээлч ажил хийнэ гээд явж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол тогтчлт засвар үйлчлэгээний ажлууд маань ингээд дуусаагүй. Маргааш манай үйл ажиллагаа эхэлж байгаа. За энд ингээд бас ажлууд маань ингээд үргэлжлээд явагдаж байна. Манай нярав байна энд. Чимэглэл ерөнхийдөө иймэрхүү явагдаж байна. За энэ яхаач. За ингүүд ерөнхийд хөрөнгө оруулалтууд бас нилээдгүй цугласан байгаа. Нэрмжт ангиуд тогтчогдож байна. 16 багш ажилтнтай манай цэцэрлэг. За одоогор бол 110 хүүхэд хүлээж авчин 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байж байгаа. За энэ ангид байна бас өнгөрсөн 100 жилээр 24 дэх төсөлтийн нэрмжт ингээд анги бол тогтчилсан. Энэ жил бас төслөөр ингэж шинээр 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бас хийгдсэн гэх бүтээн байгуулалтууд хийгдээ явагдаж байна. За маргааш ихэд ерөнхийдөө цэгцрээ дуусах байхаа. Одоо ингээд дотор нь ариун цэврийн байгууламжтай болсон. 2-5 настай хүүхдүүд маань хөө өвлийн хүүхднэр одоо гадаа гарахгүйгээр 5 тухтай бизнес орчин нөхцөл бас бүрдсэн байж байгаа. Иймэрхүү ажлуудтай ингээд явж. За энэ юмнуудаа аваарай. За энэ коридорт ингээд бас ажлын багж. Ерөнхийдөө бол ажил бол дуусахгүй ингээд ундраастаа л байх юм байна шүү дээ. За энд бас нэг ингээд анги тогтсон ангиуд нь бол ерөнхийдөө тогтчлтууд хийгдээд ингээд дуусчихсан байна. Одоо гэрэлтүүлэг энэ төр шинжлэгдсэн анги гэрэлтүүлэг нь холбогдоогүй учраас ингээд бас жаахан харанхуй байна. Тогтчлтууд бол ингээд хийгдээд хөрөнгө оруулалтууд төрүүлж ирсэн хөрөнгө оруулалтууд маань ингээд тавигдаад бэлэн худалдаа авалтаар хийгдсэн хөрөнгө оруулалтууд бол шууд тавигдчихад байгаа юм. За ирээд хийгдэх ажлуудтай хөрөнгө оруулалтууд нь болохоор арай л болохгүй юм. За манай энэ хоол үйлдвэрлэлийн өрөө байж байгаа. Энд одоо эндээ зочид төлөөлөгч хүлээж авахгүй хоол унд бэлтгэл ажлууд явагдаж байна. За багийнхаа нийт ард иргэдэг бас ингэж хүлээж авах ажил бас явагдаж байна. Ер нь бол аливаа ойг хийхэд хүмүүсийн хандив тусламжаар бий болдог. Тэгэхээр манай сумын ард иргэд бол цэцэрлэгийг маань 60 жилийн ойг хийх чинь гэхэд маш их дэмжиж тусалсан. Тэр хүмүүсийнхаа сэтгэлийн хандиваар бол ингээд орчин нөхцөлөө төгчүүлээд явж байна. За манайх 10 онд ашиглалтанд орсон барилга. Тэрнээс хойш бол их засварт ороогүй. Тэгээ бүгд ямар ч өөрсдийнхөө нөөц боломжоор ингээд гадна дотн нөгөө засварын үйл ажлуудыг хийсэн байж байгаа. За энэ дээр ирсэн хөрөнгө оруулалтууд ингээд оруулчаад одоо ингээд эхнээс нь цэвэрлээд эхэлсэн байршуулад эхэлж хатаар манай энэ биеийн тамирын заал маань чөлөөрөд бас ингээд гоё болчихноо. За энэ бас манай Санхүүч Чулуунбаатар гэж хүний нэрмжтэй анги болж байгаа анги. Охин тунгалга нь бол ингээд энэ ангийг бол бүр ингээд тогтчулж байгаа. Энэ анги бол ерөнхийдөө бас цэгцрээ дууссан. Одоо ингээд угсралтын энэ хаалга энтрээ соёл шинжилэх гээд ирсэн хийгдээгүү байж байна. Шинээр ирсэн хөрөнгө оруулалтууд нь маш чөлөө завгүй л ажиллаж би тэгэхэд одоо өнөөдөр орой бол ер нь бол унтах юм уу да. Бүгд ажлаа дуусгах гал мэрийгээл ажиллаж байна. За энэ их хаалганы юмуд нь уураад ирсэн ба штэ бочигна. За манайх одоо гадаад талбай чимхэхэд энэ заримуд нь ингээ гараа явцсан баг шүү. Гэрлээ холбоогүй юм ба штэ. За энэ бас 16 дугаар төгсөлтийнх нь ингэж тогтчуулж өгсөн
анги байж байгаа. Ер нь бол ангиудыг төгсөлтүүдэд хандаж, хувь хүмүүс хандаж бас нэрэмжит болгож тогтжуулдаг арга бас манайхан онцлог байж байгаа. Хүүхдүүдийг 5 тухтай орчин нөхцөлд сургаж хүмүүжүүлэх, багш нарыгаа бас 5 тухтай орчинд ажиллах боломжийг нь бүрдүүлэх зорилгоор бас бичил төслүүдийг бичиж бид нэр хэрэгжүүлж ажилладаг байж байгаа. Тэгээ ингээд ангиуд ерөнхийдөө тогтцоод гүйцэж байгаа. Одоо ингээд гадна ажил, коридорын энэ төр зэгцэлчих юм бол ерөнхийдөө болчихно. Сүүлийн хөрөнгө оруулалтууд бол ирж амжаагүй байгаад байгаа. За энэ одоо нөгөө бидний эд бэлтгэдэг урлаг соёлынхаа үйл ажиллагааг энд ингэж бэлтгэж хагаад сая хүүхдүүд мэн бэлтэж хагаад ингээд төр тараа явцсан байгаа. Одоо эргээд 8 цагаас цуглаад бас нэг програмд нэгсэн байгаа. Ийм ажлуудыг хийгдээ явж байгаа. За хоолой өрөөс ирж байгаа зочид төлөөлөгч нараа ирсэн тэр хүмүүсийг бас ихнийхийг нь хүлээж аваад өөрсдөө ингэсэн завгүй дээрээс нь хүмүүс ирсэн. Хүмүүсийг ирэхэд айгүй гоё болгоод ийм та бүгдийнхаа өгсөн хандвар ийм хийцэн байна ингэсэн шүүгээ гүйцээгээд гоё болгоод харуулах гэсэн чинь бас амжихгүй байна. Дандаа эмэгтэй хүмүүс. Тэгээ ар гэрийнхаа хүмүүсийг бас хамттхан дайчлал хийгээд л байна. За Увс аймгийнхаа нийт ард иргэд цагаан архин сумынхаа иргэд мэрэгжил нэгт багш сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтан багш боловсрол шинжилгээ ухааны газрын нийт хамт олон та бүгдийг цагаан архин сумын хүүхдийн цэцэрлэгийн төвхт 60 жилийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг бас ингээд урьж байна. Тэгээ манай үйл ажиллагаа маргааш 7 сарын 5, 6-ны 2 өдөр болно. Маргааш буюу 5-даа бол баярын хурал, баярын хүндэтгэлийн тоглолт болно. Орой хүндэтгэлийн хүлээн авалттай цэнгүүнтэй. 7 сарын 6-нд бол баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа 4 насны мөрний уралдаан. Тэгээд цэцэрлэгээс, сургуулийнаас, өсвөрнээс томчууд гэсэн 4 насны бүхийн барилдаантай баяр наадмын талбайдаа болно. Манай хурдан морины үйл ажиллагаа болохоор арцтын давгуур дээр болох байгаа. Ингээд ард иргэд та бүхэн манай үйл ажиллагаанд бүгдээрээ хүрэлцэн ирээрэй гэж урьж байна.